Сайн байцгаана өрхөмөд үзэгчтэй. Таны мэдхүү хэлээр өрөөтэй Занга ТV-ийн цоошин дугаар эрхэм үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарыг бид нарт хүрэхээр судлаач Бэлгүн, судлаач Тод миний би энд сууж байна. За танд өглөөний мэнд хүргэе. За чамдас өглөөний мэнд хүргэе. За өмнөх дугаар дээр буюу их гоё тоон дээр тус те 101-р дугаар. Тэ 101-р дугаар дээр. 101 гэхээр ер нь юу л та их санаа. Манай ус чинь нүүб 101 гэх юм болж орж байсан шүү дээ. Аа тий. Тэр шиг 101 дугаар дээр Монголын их хаан мөнх өөд болоод тэнгэр талсан. За хоёулаа нэг эргээд нэг бодох нэ. Чингис хаан бол одоо өндөр насыг насалж өтлсөөр тэнгэр талсан тий. Тэгсэн. За өгөөдөө хаан бол маргаантай. За ер нь бол миний уншсан түүхүүд дээр бол хордуулж алсан гэж яриад байгаа юм. Тий. За зарим судлаач нар бол бас одоо хөгшөрч өгсөн ч гэж бичдэг юм билий. Зарим нь архинд хордож өгсөн. Тий. За Гүйг хаан бол бас маргаантай. Тий. За миний уншсан дээр бол алуулсан гэж яадаг. Та болохоор гинт тий. Цаг бусаар таалж өгч байгаа. За мөн хаан бол ялтч хөвчнөрөд болж байгаа. Энэ бол бүх их сурвалжтар гарч байгаа. Тий. Тэгэхээр мөн хаан бол халуун оронд очиод гидсний хижиг тусаад. За гидсний хижиг гэдэг бол одоо цусаар суулгадаг гэж би зүг ярьж гэнэ үгүй сайн мэдэхгүй байна. Энэ дээр бас. За анагаахынхан маань. Тэ анагаахынхан манаас орж ирээ тайлбарлах бах тий. Гидсний хижиг тусаад өөд болчихж байгаа. За ингээд бол үндсэндээ хаан тэнгэрт хассан. За яг энэ тохиолдолд одоо хар хоринд юу болж байгаа бол одоо яг дараа нь яах вэ? Монголын төр эзэнгүү болохоор өмнөх үеүүдийг сөхөд харахаар гадаадд хийсэн аян дайн буцаад гидрэг татдаг. Бахаа төрийн төлөө өрсөлдөө явж эхэлдэг. Энэ үед одоо хар хоринд юу болж байгаа вэ? Мөнх хаан тэнгэр талснаар Монголын эзэнт гүрний их хаадын үе төгсөж байгаа. Одоо их хаад гэж одоо байхгүй болно. За яагаад вэ гэвэл энэ дэлхийн 408 зохиструуд арайд эзлэн дүрм гэлцсэн байгаа. Монголын зэрэгүүд одоо зогсох нь тодорхой л доо. Тий. Бас нэг юм байгаа нь юу гэхээр би ингээд нөгөө материал харж байхад Монголын их тайван гэдэг ойлголт. Одоо энэ дээр нэг яригдаж орж ирэх юм шиг байна. Мөн хааны үеийн бол бас энэ дайн байлдаан болын тухайн цаг үед 13 дугаар 100 гэдэг чинь догшин 100 байсан. Тэгээ байлдахгүй бол амьд явахгүй. Хэдийгээр хичнээн харгас зэрлэг байсан ч гэсэн цаг үеийн зөвтгөх юм аа. Түүхийг өнөөгийн өндөрлгөөс ерөөсөө хардгүй. Тухайн цаг үед нь л ямар байсан тэрүүгээр нь л хардیں۔ Хэрвээ өнөөгийн өндөрлгөөс альва зүйлийг шүүмжлэе гэж бодвол агуу хаадыг ч шүүмжилж болно. Бүр Чингисээ ч шүүмжилж болно шүү дээ. Гэхдээ өнөөгийн өндөрлгөөс бол харагдахгүй. Түүх өөрөө тийм. Тухайн цаг үед л тийм нөхцөл байсан гэж үзэж байгаа. Тэгэхээр хүлээгүй хичнээн харгислж байгаа ч гэсэн үгүй тийхгүй л болохгүй. Асасын явуулаад байгаа усуудыг одоо яах ёстой юм? Нэм өсөл дарж авахгүй бол жаахан өндийлэх юм бол тэд нар чинь хариу тэгэл байлдаал босоол ирнэ. Тэр нэм өсөнд дарахын тулд хайр найргуу тэр Багдад Дамаск хотуудыг алж чадах. Энэ бол зүгээр тухайн цаг үеийн зөвтгөгдсөн зүйл. За ингээд баруун зүгт хүлээгүүд энэ мэдээ ирээгүй байгаа. Харин 1259 оны 8 дугаар сарын 11-нд мөнх хаан тэнгэрт халихад одоо гидсний хижгээр тэнгэрт ер нь боорчин ач барчи за тэгээ тогоон жанжин гих усуд бүгдээрээ л энэ цусан суулга дизентери ийм өвчин тусч үхцгээсэн. Тэгээд ер нь зарим сурвалж дээр мөнх хааныг бол холиор туссан ч гэж бас ярьж байгаа. Одоо бол бүгд амар амарх гэдэг өвчнүүд шүү дээ. Тухайн үед тэгэл хэцүүлтэй. Харин тэр үчи одоо ургамал ухаас өөр ямар ч ийм том байгаагүй бах тий. Тухайн үеийн ангаах ухаанаас тэр үедээ л бас аятайхан барьцдаг байсан боловч энэ хүн түнд одоо өвчнгүүдийг чинь дийлэхгүй штэ. Тийм болохоор ер нь бол цусан суулгаар үгүй холиороор үгүй дизентеригээр үгүй хижигээр гээд за ямар ч байсан халуун орны өвчнөр мөнх хаан бол тэнгэр талсан. За 8 жил хаан ширээг барихтаа Монголын эзэнт гүрнийг түүхэнд байгаагүйгээр том тэлсэн. Монголын эзэнт гүрэн баруун зүг Персийн булангийн улаан тэнгис хүрлээ. Зүүн зүг Номхон далай буюу одоо энэ тэ Номхон далай хүрлээ. Дорн тэтийн тэнгис Номхон далай гэдэг одоо ингээд хүрж байгаа юм. За тэгээд жаахан зүүн хойшхны явах юм бол Солонгос тэр чигээр орчиж байгаа юм. За урд зүг бол хөхмөрн толсон.
За тэгээд жоохон баруун урагшаа явах юм бол Инд мөрөн. За тэгээд одоо их том газар нутгийг одоо Мөн хаан захирж ирсэн. За энэ Мөн хааны үед бол худалдаачдыг бол хөхүүлэн дэмжсэн. Үүгээрээ би нэг юм хэлмээр байна. Манай агуу хаад бүр хүнүүгийн үеийн модон шаниугаас ахуулаад манай хаадууд за бүр Чингис хаан, Өгөөдөө хаан, Гүйг хаан, тийм ээ, Мөн хаан бүгдээрээ худалдаачдыг маш их хөхүүлэн дэмждэг байсан. Энэ юу гэсэн үгийг хэлэх вэ? Өнөөдөр учир зүггүй нэг хадны мангаа шиг болчих гээд байгаа гадаадын хөрөнгө оруулалт гэдгийг чил дэмжиж байгаа юм л да. Бараа бүтээгдэхүүнийг нь хэд нугалж авдаг байсан гэдэг бас. Нөө тий. Айл бол хөхүүлэн дэмжиж штэ. Айл болох авчрах гал үзээд байгаа. Тэгжээж тэр хар хорин хот чинь яаж ийн? Цэцэглэн хөгжиж чинь. Тэгжээж хар хорин хот чинь соён гэгэр чинь. Боловсролын систем нэвтэрж чинь. Ихтэй сургуулиуд байгуулагдж чинь. Маш олон сүм хийдүүд байгуулагдж чинь. Дэлхийн нийслэл болчиход байгаа байхгүй. 13 дугаар зуун бол ерөөсө тэр чигээрээ шулуухан хэлий. Монголын 100 байсан. 13-аас 14 дугаар зуун бол тэр чигээрээ Монголын 90 100 байсан бөгөөд тухайн үеийн соёлт ертөнц дэлхий дахин бүгдээрээ Монголоос имэж, Монголоос айж, бас мөн Монголтой дипломат харилцаа тогтоох гэж улс болгон уралдаж байсан юм аа. Евразийг дамналдан хилэлсэн нүүдэлчин эзэнт гүрний ноёрхол дэлхий дахинд инх тайвныг хүчээр тогтоосныг эзэлж аваад хүчээр тогтоосныг Pax Mongolica гинэ. Дэлхийд 3 Pax эдгийг. Pax Romanica, Ромын инх. За энэ бол хойд Англиас хойд Африк хүртэл Гибралтарын хоолойн Атлантын далайн зүүн эргийн буюу Иберийн хоол одоо хойгоос буюу одоогийн Испаниас энэ хар тэнгис хүртэл газар нутгийг Ромчууд хүчээр эзлэн захираад инхийг тогтоосноор Ромын инх тайван үе гэж үздэг. Хоёрт Германаас Солонгос хүртэл. За доошоо уруудах юм бол Улаан тэнгис, Балтийн тэнгис, Адриатын тэнгис, тэгээд Улаан тэнгис хүртэл ойролт орон тэр чигээр орно. Хойд зүг дундад Сибирь, өмнө зүг бараг ер нь өмнөдийн далай хүртэл. За ийм том газар нутгийг монголчууд 13 дугаар зууны үед нэгтгэн захирч Pax Mongolica, Монголын инх гэсэн үг. Ийм том гүрэн байгуулсан улс үндэстэн өнөөдөр дэлхийн хаанч байхгүй. За зөвлөлт жоохон дөхөж очих байх. Зөвлөлт холбоот улсын газар нутаг жоохон дөхөж очих байх. Их Британь бол колон байгуулснараа дээгүр гэж үзэж байгаа байхгүй. Гэхдээ Британь бол хоосон газрыг эзэлж байгаа шүү дээ. Гүй нэг бөмбөр дарсан нэг гал тойроо бүжиглсэн ном сумтай жадтай нэг Африкийн омгийнхнийг эсвэл нэг бумеранг бариад кенгуруны ойноос хөөж исэн тэр Австралийн абригануудыг нэг бол тэр Полинез Микронезийн тэр Ньюзиландын Маоричуудыг тэгэл эсвэл одоо энэ хойд Америкийн ном сумтай Тамгавктай индиануудыг өөрсдөөсөө дор улсуудыг л эзэлж аваад газар нутгаа суулгаад одоо settlement хийгээд одоо суурьшил хийгээд тэгээд энэ яасан колон гэж байгуулсан байхгүй. Колон гэдэг талаар ярих гэж байгаа шүү одоо. 33 сая квадрат километр газар нутгийг монголчууд нэгэн захиргаанд оруулж яг энэ захиргаанд их засаг хуулийг үйлчлүүлж исэн. Дэлхийн маш том олон шашин нэгэн цагт мөр зэрэгцэн их тайван байсан. Ийм ойлголт дэлхийн айлч усад байгаагүй байхад монголчууд энийг хийж байсан. Дэлхийн анхны их сургууль гэдэг юм бийг бас монголчууд гаргасан гэж би бас хэлээд байгаа. Анхны гэж хэрвээ ярих юм бол их юм байгаа. Энэ талаар дараа бүр нарийн ярэ. Бүр дэлгэрэнгүй ярэ. Харин Британь бол зүгээр 35 гэдэг байхгүй. Гэхдээ колон байгуулснаар. Гэхдээ дэлхийн түүхэнд 4 конкурер байгаа. Байлдан дагуулагч шүү. Энэ юу? Монгол. Хоёрт Александр. Яг эзлэн газар нутаг нь Монголын дараа орно. Гуравт Наполеон, дөрөвт Хитлер гэдэг байхгүй. Конкурер одоо байлдан дагуулагчаар. Колон байгуулна гэдэг чинь арай өөр ойлголт шүү. Үүнийг бас ялгаж салгана гэсэн. Монголын эзэнт гүрэн яг энэ 13 дугаар зууны үед Мөнх хаан тэнгэрт хэлж байгаа энэ үед дээд чинээндээ тултал тэлцсэн ч байсан байж болно. Мөнх хаан тэнгэр тайлах нь бас их харамсалтай явдал тохиолдсон шийдэж болно. Ийм болохоор зэрэг өмнө зүгт байлдаж байсан Монголын
одоо ерөнхий эрх, цэргийн ерөнхийлөн удирдах эрх нь төрсөн дүү хувлаад нь албан ёсоор хууль ёсоор шилжиж иржээ. Одоо хувлаа цаашаа яахаа шийдэх болжээ. Хувлаа хаан хүүгийн өргөө. Одоо асар гэх юм уу? Уран хатаг дууд. Хаан хүү дуудсан уу? Эх хаан тэнгэр таллаа. Одоо бидний тулдаа нэг сүн усыг байлдан дагуулах үйл ажиллагааг зогсоохоос аргаалга. Нэгдсэн хаан гарч ирж байж дараагийн тэр хааны тушаал зарлиг нь хэрэгжинэ. Энэ бол бидний ёс заншил. Тиймээс сүн усын цэргүүдтэй бид нар хайр найргүй ан маань ач тач утсан ч гэсэн одоо хилцээр явуулахаас өөр арга алга. Их ахын шарлыг дөрс нутаг руу наачиж онхлох цаг болж. Хайлуулаа хаан хүү. Тэгээд одоо сүн усыг баруун хэсгийг тэр чихэр нь бид нар эзэлчихэд байгаа шүү дээ. Тэгээд одоо ингэж зовж эзэлчээд хайрын сайхан цэрэг ирсийнхаа амь насыг золиослчоод энэ дайныг өргөжлүүлэхгүй тэгээд буцуулж таарч гинөө. Тийм ээ. Бид буцна. Тэгээд чи энэ цагаагаар бидэнд одоо таарахд хэцүү юм байна. Энэ нутгийн цагаагаар арай өөр болно. Тал нутагт өвлийн хүйтэн тас хийж байх үед л энэ нутагт сэрв ордог. Тийм учраас тэр цагт л ирээ. Одоо бүр халуун болж байна. Тисхийн аргагүй. Тийм учраас сүн улсын ерөнхийлөн удирдах чанчныг над дээр дууд. Хилцээр хийх цаг болж. Уул нь би өөрийн үзэл бодлоо хэлэхэд энэ чигээр нь үргэлжлүүлчихвэл. Миний хүү ажуу өмнөдийн тэнгис тулчаад байгаа шүү дээ. Гуан хотыг эзлээд. Сувдан голоос зүүн тишээ нилээн олон жижиг тосготыг болон хот балгатыг эзэлчихэд байгаа. Сүн ус одоо далаад шахтах нь тодорхой олцоод байхад даанч тэнгэрт хаан ах хальсан. Барч жанжин тогоон жанжин нар бүгдээрээ цусан суулгаар тэнгэрт хальцгаалаа. Бид нар энчээ байлдаад ах юм бол одоо бид нар цаг агаарынх нь бөхчмийг дийлэхгүй. Өөрсдөө ч бас халдвар төвчнөр үхэхэд ойрхон болоод байна. Өөрсдөө үхээд энэ усыг эзлэх тийм хэрэгтэй мөр айхаа. Таны зүвөө ховлоо эзэнтэй. Би сүн улсын жанжинтай хилцээр хий гэж хэлж явуулъя. Тэгж үз. Би гарах хэрэгтэй. Их хааны төрсөн дүү. Хаан хүү хувлаа жанжин үг хэлэх гэж байна. Цэргүүдээ. Хаан ах тэнгэр талсан учраас бид дөрснө турууга буцнаа. Харин сүн улсын жанжинтай хилцээр хийж түүний хаан Ханжууд байгаа Лижон хаанд би мэдээ хөргүүлэхээр шийдлээ. Бид дараа энэ чи ирж л таараа. Бид яагаад буцаж байгаа юм бол? Уул нь хаан тэнгэр талсан ч гэсэн. За. Ховлоо эзэн ерөнхий командлын үргийг авсан болохоор, ерөнхий удирдлагын үргийг авсан болохоор ховлын зарлагаар л явъя да. Ойлголоо хаан хүү.
Алтан улсын жанжин болон цагаан жанжин бүх жанжтыг дууд. Өмцөн улсыг байлдан дагуулах их хааны зарлагт та нар бүгдээрээ миний удирдлаганд хурж ирж над өмч байхаа тангаралцгаасан. Тэгсэ. Одоо тангарах чинь хэвээрээ юу? Хэвээрээ хувлаа эзэнтэй. Тэгвэл бид нэр сүн улсаас хөдлөн миний зарлагыг үг дугуй биелүүлцэх гэж найдаж байна. Ойлголоо. Их зэрэг аваад явцгаая. Тэхийн өмнө харин хилцээр хийн. Өвчтөө цэргүүдийг эхлээд аваад төрс нутг руу зөө. Хэрвээ хин нэгэн замын аяыг даахгүй өгцгэх юм бол тэнд нөрөх. Тагаад явцгаана. Би сүн улсын удирдлагатай хилцээр хийхэр боллоо. Ханжоо хот сүн улсын нийслэл эзэн хаан Лижоны ордон. Хаанта Монголын илч хурж ирлээ. Танд бараалахыг. Орол. Манай ерөнхий жанжин хаан хүү хөвлөө тантай хилцээр хий гэж байна. За. Ойлголоо. Хилцээр хаана болох юм? Хилцээр Чэндугийн ойрхон болно. Би очиё. Элчийг ундалж амраагаад явал. Хаанта энэ зангав шиз. Юмыг яаж мэдхв? Хилцээр хийж байгаа л очиж уулзъя. Миний мэдлэлд 2 сая зэрэг гаргаарай. Ойлголоо. Сарын хугацаанд шүү. Ойлголоо. За. Стаманда орсон тоогоо хэлж байна да тий. Чин сая 500 зэрэг өөдөөс нь гаргаж байлдуулж ирсэн болсон шүү дээ. Тэр чин зэрэг дахиад 1 сая зэрэг гэдэг чинь өөр дээр нь гарч ирэн чинь бараг ер нь за бараг нийт 2 сая зэрэгтэй л уулзж шүү дээ. 2 сая зэрэг сүн усад гарах юу ч шүү дээ. Чин хэдэн сая хүнтэй вүлээ? Би хэлсэн шүү дээ. 128 сая байсан. Үгүй 114 сая гэдэг одоо маргаантаа л байна. Ямар ч үс 1% хүрээгүй цэргэл гаргасан гэдэг байгаа шүү дээ. Тий. Хүн амынхаа 1% сүрэхгүй зэрэг гаргаж байгаа. За энхүү Чэндугийн хилцээр 9 дугаар сард болсон юм. 1259 оны 9 дугаар сар мөн 10 дугаар сард бүтэн сар гаруй хилцээр хийж. Энэ хилцээрээр юу хийжсэн бэ гэвэл бид нар одоо байлдахгүй гэж хувлаа хэлсэн. Та нартай байлдаж та нусын ч цэрэг эрс үхэж манаач цэрэг эрс үххийг би одоо хувьдаа зогсооё гэж бодож байгаа юм аа. Та нарт тавих ганцхан шаардлага худалдааны бомбыг биднэр лөө нээлттэй гаргаж өг. Хөхмөрнөөс хойш та нар бүгд шаазан, бүс бараа, торг дурдан, хүнсний ногоо, жимс одоо юу гэдгийг тийм ээ? Хэрэгтэй гэсэн болохныг та нар худалдаа харилцаанд гаргаж өг. Тэгвэл бид нэр одоо байлдахгүй гэж Лижон хаан болон түүний түшмдүүдтэй хилцээр хийсэн. Харин Эха мөн хаан байгаа юм бэ гэж асуухад мөнх ах буццсан. Би түүний төрсөн дүүн байна. Тийм учраас Эх ахын хаан ахын хэлсэн үг болгон миний амаар гардаг юм. Би хааны төрсөн дүү учраас танд би инх тайвны баталгаа өөрийн биеэр өөрийн амлалтаар гаргаж өгнө гэж хэлжээ. Мөн хааны тэнгэр тайсныг бол нуун л та. Нуух ёстой шүү дээ. Хүү энэ ч одоо хаан байхгүй болчиход эднэрстэй нэр яг алийг алдагч гэж тийм юм ойлгуулж болохгүй шүү дээ. Ямар ч л байсан сар гаруй хилцээр хийсний эцэст бараг 55 хоног хилцээр хоорондоо хилцээр хийгээд ингээд их л олон зүйлийг шийдсэн бол л та. Тэгээ хамгийн чухал зүйл нь худалдааны бомбыг л нээх талаар ярьж байгаа юм. Хувлаа өөрөө хятадаар маш мундаг ярьдаг.
тийм хүн л дээ. Багаасаа ер нь хятад багштай байсан. Тийм учраас Хувлаа бол эртний дорн дахин судлалыг бол Эрдэм номдо багтаад эндүү сайн байсан. Ёстой шаггүй сэргэлэн хаан хүү аг байсан болохоор бас мөн ан гөрөөндөө их сайн байсан болохоор л олон жилийн дайн байлдааны дараа төрсөн нутагта хурж ирж исэн эцэг нь өвөг эцэг нь Хувлаа хүлээгөө хэрийн дунд хурууг өөхөр мэлааж ангийнх нь анхных нь ан юм байна гэд мэлааж байхдаа энэ хүүл ирэн тулуугийн маань энэ хоёрдугаар хүүл энийг агуу аан болох шинжтэй гэж өөрөө бас хэлж лээсэн. Чингис хаанд үнэлэгдэжсэн олон ач нар байгаа. Хаан болох магадaltaй. Тэрний тоонд яа харахгүй бол Хувлаа олорсон. Тэр үнэ. Хувлаа өөдөөс нь сүн улсын түшмэд хэлмэрчээр монгол хэлээр өөртөө нь ярьж байхад сонсонгуудаа хариуд нь хятадаар ярьж ирсэн. Хувлагийн энэ боловсрал, Хувлагийн энэ эрдэм ухаан, Хувлагийн энэ ур чадвар, энэ чамбаа арга сүн улсын хаан лежонд бас л нийц бололтой. 55 хоног хуралдсан гэж энэ хятадын түүхэнд бичигдсэн байгаа. Хоорондоо ярилцсан зөвшөөрлөлтөж. Одоо дайны зогсоё. Найрамлын гэрээ байгуулах. Одоо яг энэ хилцээр тавьчих юм. Та нар биднээс эзэлсэн газар нутгийг буцааж өгөх ёстой. Тэгээ бид нар цэргээ гаргая. Урайхатай жанжин. Та ямар бодолтой байна? Тэгээ эх орны ард түмний ив найрамдалт хэрэгтэй байгаа бол уул нь тэр чигээр баруун хэсгийг цаашаага Анаам Паганы хаан тус бүр Чампатай хүртэл холбоо тогтоогоод бүх юмыг бэлтжигсэн байсан. Хайрын сайхан цэрэг ирсэн. Тэр чигээрээ энэ олон жилийн хугацаанд сүн улсын баруун хязгаарыг эзлэх гэж амиа тавьсан цэргүүдийн дүү хайран байна. Гэхдээ яах вэ? Хаан хүү таны таалсаар болъё. За яг ингэж хэлсэн. Та бас өөрт нь хайрлал энэ чинь жанжин хүнд хайран байхгүй. Яах гэж байлцсан тэгвэл одоо дараад нь ийм хилцээр дэрхэл байсан бол анханасаа хилцээр хийчихгүй. Гэхдээ энд бол хин хэний буруу бол байхгүй. Би одоо Хувлааг буруутгаад явах гэдэг чинь их хааны зэрлэг л байсан шүү дээ. Мөнх хаан ахын л зэрлэг байсан. Одоо Хувлаа ерөнхийлөн удирдах байгаа. Бид нар цэргээ гаргана. Харин та нар хэлсэн ёсоор биднэрт алав говчоор төлж худалдаа арилж байгаа нээхгүй бол бид нар өмнө нь эзэлж л байсан юм. Дахиад эзлээд авахд амархан шүү. Бас их тийм бөөр суртаа ирсэн. Дахиад эзэлж авч чадхаар сүн улсын хаанд итгэл төрүүлэхээр энэ хилцээрийг хийсэн. Гэхдээ тэгээд ер нь гүйгийн үед ч гэсэн бас ингээл айлгаал эзлээл чичигнүүлэл явж ил байсан. Мөн хааны үед ч гэсэн бас ингээл бүр сандраагаал явж ил байсан шүү дээ. Одоо дахиад ингээд одоо хэрвээ янз янзын болох юм бол монголчууд зэрэглээд өрөө дээр ихэд бэлэн л байгаа. Энэ сунжирсан дайныг зогсоох нь хин энд нь хэрэгтэй байлаа. Тэгэхээр хаан хүү Хувлаа. Та хэрвээ хэлсэндээ хүрж байгаа бол би ч гэсэн бас хэлсэндээ хүрье. Хаан ахта миний мэндийг уламжилж сайн сайхныг хүсэж байна гэрэ. Тэгье. Би ч гэсэн та нартаа бас ойрхон байна. Энэ болгоныг бүгднийг хянж байх болно. Хариуцж явах болно. Ингэж хэлсэн байна. Хилцээр дууссаны дараа монголчууд сүн улсаас цэргээ гаргажээ. Хувлаа Кайфан руу явсан байна. Кайфан руу явахдаа өөрийнхөө нутаг буцаж байгаа жанждад
хаан ахийнхаа одоо энэ зандан модонд хийцэн байгаа тэр авсыг ингээд одоо тий шарлыг нь болоо төрсөн нутагтаа онголлоорой гэж хэлээд хувлаа өөрөө тал нут руугаа явсангүй. Хувлаа Кайфан руу явчих. Шар мөрний ойрох. Одоо яг Сүн улс Алтан улс хоёрын хил буюу одоо Алтан улс шийдлэгдсэн байгаа шүү дээ. Сүн улс Монгол улс хоёрын хил дээр байгаа Кайфан руу хувлаа яваад өгсөн байна. Монголын жанжид тун уран муутайхан их нутгийн зүг явжээ. Тийм болохоор төрсөн нутагт нь мөн хааныг хурж ирж нутагш болсон байна. Нэг онцлог зүйл байгаа. Манай хаадууд ерөнхийдөө бас гадаадад зарим нь байхгүй болчиход байгаа. Их хааны одоо онхолсон газар нь одоо хаана байгаа бөөмэд бурхан халдунд байгаа инээ тэр бөө маргаан л байгаа л да. Мөн хааных болохоор зэрэг бүр юутай гэрэлт хөшөө байгаа. Мөн хааны одоо гэрэлт хөшөө бол Хөвсгөл аймгийн Бүрэн тогтох сумын ар булаг, Бүрэн тогтох сумын зааг, Дэлгэр хаан уулын өвөр, Дэлгэр мөрний зүүн хөвөөндөх мөн хааны орд туураас олдсон юм аа. Манай археологчд бол олсон байх нь шүү дээ үүнийг. За хөшөөг бол хөх занар чулуугаар бүтээж зузаан боржин чулуун дээр углуур гарan суулгасан 144 см өндөр, 78 см өргөн, 20 см зузаантай суурийг 100 см урт, 68 см өргөн, 40 см өндөр хүрэн боржин чулуугаар бүтээж дээр нь 46 см урт, 20 см гүн, 20 см өргөн, 2 м углуур гарган хөшөөг суулган тогтоосон байна. Хөшөө нь суурийн хамт 184 см өндөр, 1 тонн орчим хүнд жинтэй. Хөшөөний нүүрэн талын хоёр талаар хоорондоо 3.5 см зайтай нарийн 3 гарган дундуур нь эвэр угалц одоо сийлж хийсэн байдаг юм байна. Гэхдээ яг мөн хааны онгон яг энд байгаа юу? Эсвэл гэрэлт хөшөө? Энд баг. Би зүгээр бодоод байгаа. Мөн хааны нөхцөлчаад ер нь арай гэрэлт хөшөө усгсан юм биш үстэй. Гэж би бол бодоод байгаа. Үгүй ээ. Мөн хааныг энэ хавцалд нутгалуулчаад яг энэ хавцаа гэрэлт хөшөөгийн босгосон болов. Үгүйгүй. Мөн хааныг бурхан алданд нутгалуулчаад, хаан ихтэй нутгалуулчаад энэ хавцаа өсгөл бүрэн тогтох хавцаа гэрэлт хөшөөгийн босгосон ч гэдэм юм. Янз бүрийн таамаг байна. Гэхдээ би бодоод байгаа л да. Их хаадыг нутгалуулдаг нэг тустай газар байсан л баг гэж би бодож байгаа шүү. Бид нар Чингис хааныг л яриад байгаа болохоос ш. Гэхдээ өмнөх Хабуул, Амбгаа, Хотуул хаан нутгалуулж исэн юм бэ. Чингисээс хойших Монголын хаадуудыг зөндөл олон хаадуудыг бас хаан нутгалуулсан юм бэ. Тэд нар яагаад олдохгүй байгаа юм бэ? Байгаагүй юм уу? Эсвэл чандралцсан юм уу? Нэг бол чондогцсон юм уу? Араатан одоо хиймэрлэг амтан болохоор тийм ээ хөх чонын удамтай болгоо зэрэг хөх чонд өгсөн болов. Янз бүрийн таамаг байгаа. Ямар ч лсэн мөнх хааны гэрэлт хөшөө бол хүсгэлд ингэж байдаг юм аа. За тэгээд эхэнд нь 3 мөр үгийг монгол бичгээр сийлж түүнтэй зэрэгцүүлэн 12 мөр хятад бичгийн 268 үсгийг сийлсэн байна. Монгол бичгээр бичсэнийг нь унших юм бол, тайлж унших юм бол ургийн ургаар хэдэн үед мөнх хаан төм насалтхай барс түгэ босхол хүртэл анд давирганд учралт буян хүртвэ гэж бичсэн байна. Эл хөшөөг 1257 оны зуны дунд сарын 20-ны үеэр мөнх хаан хятадын сүн улсыг 3 замаар байлдаж явсан үед хүргэн барс түгэ гүнж исижинаар босгуулсан гэж бичсэн байна. Тэгэхээр ямар ч лсэн мөнх хааны гэрэлт хөшөө бол одоо босож Хөвсгөл аймгийн бүрэн тогтолт бол байдаг юм байна. Харин мөнх хааныг хаан нутгалуулсан бэ гэдэг нь ерөөсөө нууц байна. Айгүй бол эцсээ хүртэл энд зорьсон зоригтой үнж байсан болохоор гэж байгаад тэр Чиндүүгийн дайюу ууланда арай нутгалуулчаагүй байгаа. Магадгүй юм. Тэнд нутгалуулсан ч гэж болно шүү дээ. Тэ. Миний уншсан их сурвалжууд дээр зарим дээр нь бол хятадд нутгалуулсан гэдэг. Тэ. Байгаад байгаа юм тий.
Тэгээд би бас тэрийг харчаа. За бас арайгүй илгүүтэй л гэж нэг талаараа бодоод болох талтай. Хятад гэхээр л зэрэг нэг муу юм болохоор зүг зүү хойд гэрийн хар оохоо гэчээр очооч муу өмхий хужаад нутглуулаад ах энэ дээр тийм байж болохгүй. Чиндүүд байлдаж байгаа тэнцээ яг чиндүүд насварцсан шүү дээ энэ хүн чинь. Тэнгэр талцсан. Тэгэхээр чиндүүгийн тэр дайю ууланд арай нутглуулсан байх магадлал бас өндөр байгаа шүү. Би бас тэгж л бодож байгаа. Гэхдээ хаанч нутгалсан бай? Энэ бол Монголын төдийгүй дэлхийн хаан байсан. Дэлхийн маш олон улс үндэстнийг айлгаж чичрээж захирж исэн хүн. Тэгж ярих юм бол сорхогтон хатан чинь одоогийн Гуан юунд байгаа Шинжаанд байгаа гэдэг байгаа шүү дээ. Сорхогтон хадны одоо тэр нутгалсан газар нь. Яг гэвэл том гүрэн байгуулсан болохоор нөгөө уулын тухайн үедээ Монголын л нутаг. За өнөөдөр яг хуу манай Монголын нутаг жижигэрсэн болохоор агуу хаадуудын бөгөөд хаттуудын нутглуулсан газар нь хилийн гадаа өнөө цагийн тооцоогоор болох юм бол одоо улсын хилийн гадаа л үлдчихээд байгаа юм л да. Гэхдээ мөн хаан нутглуулсан бас одоо болтол нууц. Би боддیں۔ Нууц хэврээл байгаас. Одоо олоод яах юм бэ? Яах юм тэгээд жуулчдыг авчиж мөнгө хийх гээ юу? Агуу хааны бунхнаар мөнгө хийх гээ юу? Ингэж болохгүй шүү. Энд чинь бас агуу хүн. Энэ бол дэлхийн хүн байхгүй юу? Дээд тэнгэр заяатай агуу хүн. Тийм болохоор энэ агуу хүн нуугдцснараа яг л өвөг эцэг эзэн Чингис чигээ өөрийн эцэг Тулуу шигээ нуугдцсан олдохгүй хэвээрээ байж исэн хамаагүй дээр болов гэж би бодож байна. За хувлаа ямар ч байсан ингээд кайфанд бол явсан. Кайфанд яагаад үлдсэн хувлаад их сонирн байна. Би ч гэсэн бас заримдаа гайхаж байна. Хувлаа кайфанд үлдсэн асуудал бол дэндүү өөр төс нут руугаа яа явахгүй байгаа нь бас их сонирхол их татаад байна. Монголын тал нутаг. За ард ариг бүх хар орон хотод их ах тэнгэр талсан сураг байна. Тэгэхээр одоо Монголын шинэ хааныг даруйхан томилохгүй бол болохгүй. Би бодхноо Монголын их хаанаар хэнийг өргөмжлөх вэ гэдэг талаар Алтан ургийнхнаа дуудвал их дээр гэж бодож байна. Алтан ургийнхан бүгдээрээ цуглаж их хааны шинэ хааныг шийдвэрлэнэ. Хөх ордоос бол хүн ирэхгүй байх. Тэр бол тэндэ байгаа. Хүлээгүй ах руу яаралтай илчээ бол мөн цагаадагийнхан ч бараг байхгүй болсон. Тэр хүлээгүй ах руу илчээ болно да. Хувлаа ах руу бас хувлаа ах ч өөрөө мэдчил байгаа. Гэхдээ кайфанд үлдсэнийг би бас ойлгохгүй л. Ямар ч лсэн бид нэр илчил явуулах хэрэгтэй. Хааныг сонгох хэрэгтэй учраас Алтан ургийнхныг хуралдуул. Ариг бүх эзэнтэй. Балтер Баатар эсвэл Өрөн даш хоёрын нэг нь яригдах байх. Өрөн даш хаан ширээнд сууж магадгүй шүү. Мөн хааны 2 дугаар хүү. Болно. Хинч байж болно. Ширээгүйч байж болно. Тэр баг хатнаас төрсэн асигаараа болсон ч байж болно. Ямар ч лсэн Алтан ургийнхныг хуралдуулах талаар бүх мэдээг өнцөг болон бүрт түгэ. Ойлголоо. Ариг бүх эзэнтэй. За, ариг бүх одоо яг ийм мэдээ одоо түгэлээ. За, тэгэхээр нэг юм болж байна. Монголын эзэнт гүрний баруун хязгаар мөн хаан тэнгэрт хальсан нь баруун хязгаарт хараахан ирээгүй байлаа. 1259 оны сүүлээр хүлээгүй. Алеппод сууж байлаа. Дамаскын Алеппо хот, одоогийн Халеб. Бид нэр Дамаскыг тэр чигээр нь өөрийн мэдэлдээ оруулж газар дундад дэгс төрсөн. Одоо миний цэрэг урагшаага ариун хот Иерусалимыг чөлөөлөхийн тулд Лебаноны өндөрлөг тэр чигээрээ бидний мэдэлд орох ёстой.
Үүнийг би байжууд даатгаж байна. Байжуугийн цэргүүд тэр тайдргүй Бейрутын тийш очсон байгаа. Одоогийн Лебанон улс Бейрут нийслэлтэй. Арабын орны цорын ганц цөлгүй газар. Лебанон буюу одоо Ливан гэдэг юм л да. Оросоор Ливан, Лебанон, Бейрут гэд нийслэлтэй. За эн чин хэдийгээр Арабын улс мөртлөө цөлгүй ой моттой ус аахгүй. Их сайн. Урагшаага цөл болчихж байгаа. Хэрвээ Лебанонд очицсон л бол Иерусалим ойрхон. Гэтэл хэд буха Галилийн тэнгист очиж чад байлаа. Одоогийн Палестины газар нутаг Газыг очиж эзэлж авсан. Жигтааны. Тэ хэд бух. Ингээ улаан тэнгис байгаа Иерусалим руу гэдрэг ирэхэд л Иерусалим, Мека, Мединаг одоо буруу номтнуудаас чөлөөлөхөд бэлэн байлаа. Хараас нь Бохмунд 4-р Бохмундыг одоо Бохмундыг явуулсан байна. Гүржин Арманы хайдун бас зэрэг явуулсан. Санжаар Шонхор гихт дайчта. Одоо жанжингуудаа хөдөлгөн Монголын цэргүүд тэр чигээрээ улаан тэнгисээр тулжчлаа. Мамлюк одоо монголчуудын мэдэлд ороогүй цорын ганц Исламын улс. Мамлюк гэдэг бол Египет, Каир нийслэлтэй. Цаана Суэйн байгаа. Түүний цаана Магребийн халифат гэж байгаа. Одоо Туниша хавцаа гэсэн үг. Мамлюкууд гэж ямар байдгийг би хэлсэн. Мамлюкийн султан бол Султан Азахар Бейбрас. Биш хин Сайфуддин Кутуз. Кутуз гэдэг хүн байгаа. За Сайфуддин Кутуз гэж яг хэн бэ гэвэл энэ хүн бол Хорезм төрсөн. Чингис хааны монголчууд Хорезмыг Бутнэр гэж эзэлж авахд олзлогдсон. Дараад нь Балуу цэргийн албанд явж байгаад шууд Кипчак руу зутаасан. Кипчакийн командуудыг тэр чигээр Бат Сүбэдийн цэргүүд одоо Бутнэр гэж хайчаад тэгээд Кипчак команд булгаруудыг эмэгтэйчүүдийг нь Европод боол маягаар зарж эрэгтэйчүүдийг нь Арабын оронд боол маягаар зарсан. Египтэд зарагдаж ирээд бослог гаргаад удирдчих. Өөрөө боолын хаан одоо нэгсэндээ Исламын гладиаторууд бослог гаргаж хаан тусаа байхгүй болгоод өөрсдөө гарсан. Кутуз бол команд үндэстэн. Монголчуудыг маш сайн мэднэ. Хар багасаа ч мэднэ. Харин түүнд туслахаар өөрийнх нь найз Бейбрас гэж хүн байсан. Каир, Мамлюк. Мамлюкийн султанд бас нийслэл Каирот. Сайфуддин Кутузын ордон. Бейбрас гэдүүд. Ойлголоо султан. Бейбрас. Та намайг дуудсан уу? Тэгсэн. Одоо монголчууд ирж байна. Мамлюк хэрвээ эзлэгдэх юм бол тэд нар юу болно гэсэн үг үү? Суямыг эзлэн гэсэн үг. Суям бол амархаа эзлэгдэж чинь. Тэгэд Магриб руу орно. Африкт хөл гიშгдэх нь гიშгэхгүй чухал биш байна. Эртний Мессирийн Гизагийн сат суврагуудыг тэд нар эзэлж аваад нураахгүй байна уу? Чухал биш байна. Хамгийн гол нь бид нар Исламын ертөнцийг хамгаалж чадах цорын ганц улс нь бид нар болчиход байна. Одоо бид нар устдал Исламын 3 том төв байсан. Зүүн төв нь Хорезм. Хорезм байхгүй болсон. Дунд төв нь Багдад. Багдадын зүрхийг хүлээгүй суудагдсан. Дараагийн төвлөрж байсан газар нь Дамаск байсан. Дамаскийг хүлээгүй Бутнэр гэсэн. Одоо цорын ганц Исламыг хамгаалах нь бид нар болчиход байна. Хэрвээ Исламыг бид нар л өмгөөж хамгаалахгүй юм бол энэ зонд энэ жилд Ислам сүнэн. Олон жилийн дараа Ислам хэмээх агуу иргэншил байжээ. Зүнч мэрэгэн Мухаммед сургаалаа айлдж байжээ. Гэвч 13 дугаар зууны үед Монголын байлдан дагуултаар түүхнээс арчигджээ гэж бичигдэх болох гэдэг.
Тийм учраас чи надад туслах хэрэгтэй. Чи өмнөх султааны бие хамгаалагч байсан биз дээ. Чи өмнөх султааны шадар цэрэг байсан. Чи өмнөх султааны үнэж жанжтын нэг байсан. Одоо надад чи хэрэг болоод байна. Чи ямар бодолтой байна? Бандуухтар. Бандуухтар гэдэг очтой. Жинхэнэ нэр нь Азахар Бебрас гэн. Бас коман хүн. Кримд төрсөн. Батхааны монголчууд Кримийг бут цогж эзэлж аваад русчуудыг бас бут цогсны дараа Кримийн боолын худалдаан дээр Венецийн худалдаагчдад зарагдаад Египтэд хурж ирээд боолчлогдоод цэрэг зэвсгийн эрдэмт сураад Мамлюкийн айрамд исээд олон жилийн дараа Мамлюкийн султааны хамгаалагч байжгаад Мамлюкийн бослохоор одоо яасан султаныг зайлуулахад оролцсон. Крим төрсөн. Кримийн коман одоо Кримийн Кипчак юм баггүй. Их сони юм а. Египтэд ирсэн байсан коман Кипчак булгаарууд чинь Черкестэй эднэр чинь лалын шашинтай болцсон тууж явж идэг бас мөн сони шүү. Исламыг хамгаална гэд. Яагаад эдгээр ингэж байгааг л монголчуудыг эдгээр хар багасаа хүүхэд байгаасаа ухаан орсон цагаасаа авахуулаад хонь хураг ишиг эргүүлдэг байгаасаа авахуулаад яста бие дээрээ мэдэрсэн усуд. Тийм болохоор монголчуудаа тулалдахад маш их зориг байгаа. Хоёрдугаарт удам дамжиж ирсэн олон жилийн өш хорсол мамлюкчуудын командуудад зүрх сэтгэлд нь буцалж байгаа. Одоо эдгээр монголчуудаа тулдахад бэлэн болоод байлаа. Би нэг юм сонин зэвсэг зохиосон. Харин би сонссон. Чиний зэвсэг чинь их л хэрэг болохоор байлаа. Тийм ээ тийм. Энэ зэвсгийг харин ошруулад дарагчуудад өгж очруулад монголчуудын эсрэг хэрэглэнэ. Монголчууд ч бас буу дар хэрэглэж байгаа шүү дээ. Маш сайн зэвсгэлсэн байгаа. Би өөдөөс нь бас гал зэвсэг зохиож байгаа юм. Харин Багдад, Дамаск монголчууд шиг ийм зэвсгийг хараагүй учраас айдч мэгдэж дүгссэн юм. Би яг ийм зэвсэг. Нэг юм урт юм одоо юм төмөр юм бариултай. Чиглүүлж ягаад ганц буудна. Их хол тусдаг юм буу юм шиг байна. Тэгээ тэрнийг хаяад явдаг. Энэ зэвсгийг нь бандук гэдэг. Бандук гэдэг энэ зэвсгийг их хэрэгжилж исэн өөрөө бас их тийм зохиож оролцож ингэж шинжилж исэн болохоор бандуухтар гэдэг очтой. Хочин. Жинхэнэр нь Азахар Бебрас. Би монголчуудтай одоо тулахад бэлэн. Монголчууд ч н одоо Галилея тэнгис дээр хичээд байна. Тэд нар Давс тэнгисийг эзлүүл юу болж таарч байна? Эзлэх нь ч тодорхой болчиход байна. Одоо Улаан тэнгисийн цаахал байна. Бид нартай дахиад хаяа нийллээ. Тийм учраас би зэрэг авч орцох хэрэгтэй. Хамгийн түрүүнд надад Сирийн нутгаар Кракийн өндөрлөх газараар байгаа Франкийн улсууд нутгаар нь явахд надад хэрэг болоод байна. Тийм учраас эхлээд бид нар яаралтай монголчуудыг зогсоох шаардлагатай болчиход байна. Тэгвэл би билээ. Зэрэгээ цуглуул. Яаралтай цуглуул. Алеппо хүлээгүү хааны харш. Ханху хүлээгүүг харш. Одоо нэгэнт манай цэргүүд энчээ ирсэн юм чинь бид нар одоо Мамлюкийн султаанд муу тэрслэгчдэд бууж өгөх талаар бичиг явуулах хэрэгтэй боллоо. Мамлюкийн султан надад тэрсэлж байгаа цорын ганц хүн л болсон. Тийм учраас мамлюкчуудыг бут цохих нь миний үүрэг. Үүгээрээ би Монголын эзэнт гүрний нэр сүрийг уланбаадруулах юм. Тийм учраас тэрэнд султаанд тэр нэг босуулт тэр нэг муу боолын хаанд илчээл. Ойлголоо. Хүлээгүй зэнтэй. Энэхүү илчийн би өөрөө бичнэ. Энийг хүргэж өг. Ойлголоо хаанхүү хүлээгүй. 1259 оны сүүлээр Мамлюк султанд улсын нийслэл Каир хотод Кутуз султанд хүлээгүүгийн илчирлээ. Танд
Манай эзэн Чингисийн агуу их ач хүү жанжин хүлээгүй загтлыг өглөө. Аваадэр. Юу гэнэ? Энд чинь юу гэсэн үг вэ? Бууж өгөх үү? Аливаа нэг хэлмэрчлээ атгнаашир. Одоо монгол хэл мэддэг. Монгол хэл дээр, перс хэл дээр одоо ингээд бичсэн байгаа энэ юу. Бууж өгөх үү? Хөнөөлгөж дуусгах уу? Бид их эзэнт улсын эзэнт гүрний нэрийн сүрийн өмнөөс бид их эзэнт гүрний нэр сүрийн өмнөөс энэхүү өргөн уудам нутаг дэвсгэрт хэрхэн байлдан дагуулсан болон энэ ертөнцийг ялзруулж байсан их захгүй бузар булаа бүхнийг хэрхэн цэвэрлэж явааг чи лав сонсоо биз. Чиний хувьд зогтож болох, бидний хувьд мөрдөж болох зам байж болно. Чи зогтлаа гэд биднээс болтрох зам байгаа юу? Бидний морь хурдан сум хурц, сэлэм тэнгэрийн сум шиг, зүрх сэтгэл маань уул шиг хатуу, цэрэг эрс маань элс шиг олон байгаа. Хэрэм цайз биднийг зогсоохгүй, хаахгүй, ямар ч цэрэг эрс биднийг тогтоож чадахгүй. Чиний имамууд чинь агуу их Аллах тэнгэртээ хичнээн залбираад ч бидний эсрэг юу ч болохгүй. Ингэж сануулж байгааг минь их юм гэж бод. Одоо бидний номогдохоор явж байгаа ганцхан дайсан та болоод байна. Тиймээс бууж өгөх үү? Цустайгаа хойлуулах уу? Хүлээгүй надад ийм загтал ирүүлсэн байна. Ойлголоо. Агуу Аллах биднийг ивэх байх. Бид одоо монголчуудыг тогтоох цаг нь болсон. Хүлээгүй гэлч нарыг ал. За. Алаа ичж байгаа те. Очи одоо тэгээ баг дайт гэсэн үг шүү дээ. Одоо дайт гэсэн үг. Зөв өстэй. Хэрцгийч юм бас нэг талаар. Боол байсан болохоор л юм байх л та бас нэг. Тэ. За ингээд энэ удаагийн дугаар энэ хүрээд төр завсралыг үзэж та бүхэн бидний үйл хэрэг дэмжиж лайк, subscribe дарах манайхан битээ мартаарай. За бидний одоо олж мэдснээр бол бидний үзэж байгаа үзэгчтэй маань 50% нь ерөөсөө subscribe дарддаг юм байлаа. Ингээ үзэж та бүхэн бидний үйл хэрэг дэмжиж subscribe ахин дахин дараад өгөөрэй. За энэ удаагийн дугаарыг нь хүрээд сурлаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяр та.